Яа игээд байгаа юм бэ? Та нарт гоё энийг үнэртүүлдэг бол. Та нар гоё усны чимээ сонс. Ингээд тийм ногоон бодогтой мод дагаж явах юм байна. Йоо. Борцог байна. Нөгөө ирч ядарсан. Эрдэнэс өвсгөл рүү гарах гэж байна. Өчигдөр хотоос Эрдэнэт рүү ирдгээ бичгээ мартчих. Тэгээд одоо хөвсгөлийн гүйлтэнд явах гэж байна. Нилээ ирцэрсэн өчигдөр нуруу муруугаа бариулаад. Амар өвцөнгөг. Тэгээд замда бензин өчигдөр ямарчсан. Тэгээд бензинүүдэд үргээд авлаа. Тэгээд зам нэг булганд нэг бороо ороод муугалцсан байгаа гэж тэгээд 50 шүү явъя да. Тэг гайг баха. Гэт найд чинь 50 шиг тэвэ. Булганд уулна. Ийм цахилгаан цэнэглэгч байна. Тэгтээ тэгээд Токио апараа төлөөд яагаад гэтгсэн чинь хушуу олцсонгүй гэд би чи зөндөө оролдоо тэгээд цэнэглэж чадсангүй. Уул нь NCU-гийн гадаа байд юм байна. Хушуун таарж байна. Бага оролдож чадсангүй дээ. Энийгээ цэнэглэлсэн бол хөвсгөл дээр бензин гэхгүй шууд явчихал байлаа тэгэхэд. За ямар тач сайхан 0 мэл ороод авлаа. Явъя да. Замдаа явж илээ. Мөрөн рүү ороод ирлээ. Тэгээ ихний бензин колонк дээр нь жоохон очирт 2 дахь бензин колонк нь бараг очиргүй. Тэгээ би шууд очирлаа зогсож байна. Бензин харсан ч баяр хүрээ. Би юу яагаад 1300 та гарсан. Тэгээ тогоороо яваад бензинээр яваад тогон дуусангууд бензинээр явангууд тогон цэнэглэгдээд гих мэтчлээ. Ер нь тэгж явлаа. Нэлийн зөвлөө явлаа. За бензин авчихлаа бас уучруулахгүй. Энэ бензин авчих юм бол асуудалгүй Эрдэнэт орчихно. Тэгэд Эрдэнэс тогоороо цэнэглчүүд бараг хотож орчихно. Мөрөнд хүрээд ирсэн. Цаашаа бензин авсан штэ. Тэгээд надтай цуггүй 2 охинтой нийлж аваад уул нь гуруулаа ирж байгаас нэг залуу нь хайж заалга болчихлоо. Тэгээ 2 охинтой гэдгсэн чинь нэг охиныхан найз нь энд ийм кофе шопт ингэнэ. Тэглсэн чинь байгаль нь амар гоё зөө. Йоо. Би бүр диско хосмогоо гаргаж ирлээ. Нөө энэ ч сууж байгаа төглөөний цай. Уух юм байна. Тэгээд энэ ч өглөөний цай авчаад жоохон ус мус юм уу авчаад тэгээд цааш хатгал руу яваад уух юм байна. Айгу гоё. Кофе шоп байна. Дотроос айгу хөөрхөн тогтчлцсан байна. Нэг тийм vibe амар гоё. Юу та? Бенз тоглуулагчтай инженеер сонгоод явдаг юм шиг байна. Тэгэл амар 50 анх удаа өсвөлсэн сэтгэл өндөр байна. За ихэн мөндөд үзэгчтэй. Тэнд харагдаж байгаа бол хөвсгөл далаа нуур байна. Байгаль маань маш сайхан байна. Гэтэл дээр байгаа юм шиг харагддаг байна. Янз бүрийн сайхан байна. Баярлалаа. За чахаа дээр ирчлээ. Наашгаа засмал зам юу нь байна. Тэр нэг жоохон шоротол явт юм байна. Бустаар бол болчтой юм байна. 11-р байранд орно гинэ. Тэг 3 ортой. Монгол гэр. Уган дээр урцанд хуваарлсан байна. Урцсан 2 ортой юм байна. 3 хүнийг 2 оронд хуваарлчих. Тэгээд эндээс 2 охинтой цөлөөд би ч бол баяртай л жолон маань ортлоо гэд. Энэ том жолонтой юм байна. Одоо нэг түүхнүүд тэг жоохон та сая хоол амар гоё байлаа. Айгу гоё хоолтой. Тэгээд одоо нэг жоохон тийда. Сая дугаараа сонгочоод оройны хоолнд орчод байж байна. Дугаар сонголт дээр хэдийг сонгох уу гэд. Тэнгуут ингээд 35-ыг сонгоё наст 35 настай юм ч юм штэй гэж. Тэгж бодож жагаад тэгээд хэдийг сонгох уу гэхээр nice гэх. Nice-ийг сонгочлаа. Тэгэл амар гоё дугаартай л хүн одоо тэгээ замаа дуусгах нь яах нь. Сая бидэд нөгөө нэг юун дотор яриад юу гэдэг лээ? Би ярьчлаа. Тийм. Нөгөө 100 км гүйж байгаа хүмүүсийг
яриад тэгээд огшоод зарим нэг 42-ийн гүйлтийнхэн маань 100 руугаа гүйж мөх гэл байж гэн. Энэ манай гүлэгийн дарга зулаа маань 42-т гүн гэж ярьчаад цагаа толсон чинь 100 мөрөө гүйчих гээд баярлаа л гэж. Чамайг 100 мөрөө гүйхийг яриа л гэж. Тэгээд гурлаа одоо нэг мод руу орох гэж байгаагаа яриад маргааш өглөө бид гур өглөө 4-т босч нөгөө замаа хальт үздэг юм уу? Гэлээ олч уу? Манай зулаа гэрлээ марцсан. Бидний нөгөө нэг юм үрээр 4-т гүдэг болохоор ийм толгоон дээр тухан дээр гэрэлтэй байдаг. YouTube-д орж зүгээр үү? Тийм байна. Гадаа гоё байна. Дулаахан байна. Өнөөдөр жоох эртгэж унтчихвал маргааш чинь өнөөдөр чинь хагасаа бүтэнсээ өдөр нэгтгэд гүгээд хоёр дахьд гүгээд яг ориг гүлт нь 3 дахь өдөр. Тэгээд эхний 2 өдөр жоохон хөнгөн гүлт аваад тэгээд 42 км гүхэд 13-аас 17 км-т нэг 4-5 км өсөөд дараа нь 23-аас 30 км бас 2 удаа уулд авт юм байна. Тэгээд ер нь бол жоохон уруу ер нь тийм юмтай юм байна. Тэгээд тэр мэрийг хэлтээд нэг юм амар гоё гүдэг хүмүүстэй ингээд бөөнөрөө уулзаад юм ярьсан чинь ингээд амар гоё. Ингээд бөөнөрөө ингээд суугаад юм ярихаар чинь нэг тийм ингээд 5 6 олж идэл нэг 2 нь гүдэг, 3 нь гүдэг, тал нь гүдгүү. Тэгээ нэг юм гүйлтийн яриа нэг тийм явж өгдөггүй. Тэгсэн чинь болохоор бүх хүм гүдэг болохоор тэгэл Garmin цаг ярьсан чинь энэ минийх тэрэн дэгдэг гэл тэгэл гүйлт чи жийлээд идэж жууж байна. Яаж чир тогтмолгүй чинь чиний урд чи идвэн өнгөрсөн удаагийн марафон чи идсэн. Би 100 км-ийн амар гоё нэг яриа таардаг хүмүүс байдаг гэдэг шиг амар гоё enjoyд чинь. Тэгээд ер нь бол ингэж хоббигоороо дугуйддаг, гүдэг, сакс тоглодог ч юм уу тийж гоё community-д орж байхгүй юм байна. Нэг жоохон сул тал нь сүүлийн 2 хоног гişээ ирэх гээд би нэг нойр амир муутай байцаа. Тэгсэн чинь хоолоо молоо өвдгөө ч юм уу, толгоо молгоо жоох өвдөөд. Тийм. Ер нь бол 3 таас өмнө нэг жоохон унтаж аваад биеэ жоохон тэнгэрүүлэе гэж бодож байна. Тэг өнөөдөр 2 удаа гой хоол идлээ. Манай өрөөнд англиас ирж гүйж байгаа нэг залуу байна. Тэрнтэйгээ сайн танилцсан да. Бас нөгөө өрөөний Япон өвөө байна. Тэр өвөө маань болохоор энэ залууг бичлэгийг оруулж үлээ тийм бол тэр залуу англиас ирж байгаа залуу гинэ. Тэгээд манай өрөөний өвөө болохоор энэ гүлтийн ambassador гэдэг амар мундаг гүдэг ер нь тийм хүн байна. Тийм. За бид гур маань ирчлээ. За энэ манай бэлэгтэй YouTube руу. Yo. Anything you want to say? You can speak Mongolian or English. I'm good. I'm really excited to be here. I mean, look at the view. It's just amazing. Амар камертай хүмүүс шүү дээ. Бэлгийн камераас гоё. За. Тэ бид зам руу явлаа. Баяр та. Зулаа энэ 3 дахь удаага гүйж байгаа. Тэг бидэд ер нь энэ замаа зааж өгч байна. Энэ замыг яаж таах? Ингээд нэг амар тэгшиг юм шиг харагдсан. Яг алхсан ч амар ап хийл юм байна. Тэгснэ бид ингээд тийм ногоон будагтай мод дагаж явах юм байна. Ногоон будагтай юм хараад ногоон будаг хэрвээ харагдахгүй бол төрцөн. Тийм ч бас буцаж авч ногоон будаг авах хэрэгтэй юм байна. Тэгээд ихний яг энэ гарааных ер нь бас чанга юм байна. Одоо ингээд амар болуулаа. Харах уу шүн 4:30-аас гүцгэн. Тэгэхээр ер нь тэгэл зулагаас эрдэм сонсож байна да. Нөгөө уул руу оронгуудаа зулаа ордоор гүцэн. Хэдүүлээ нартай байгаа дээр замаараа гүчиг 2 км гүлгчлөө. Энэ охин ингээд урд ороо шогсч. Хэдүүлээ амар гоё романтик уулаараа алах юм гэж. Тэгэж авч гарангуудаа шүү. За энэ нартай байгаа дээр гигит байгаа дээр гүчи. Энэ модод байгаа гүгээрээ. Та нарт гоё нэг үнэртүүлдэг бол энэ амар гоё түлсэн мод үнэртэж байна. Гоё ёо. Мо их нартайгаа ирсэн бол тэгж жагаад нэг ихнэр авчирээ да. Ихнэргүүгээр гоё юм үзэж байна. Oh my god. Усгүйтэн байна. Тэгээ ер нь бол би гүүж тусчаад ороо гэж байна. Гүүхээс өмнө бол ямар нэг риск юм өөхгүй нөө хүн чиг битээш ханиад чухнаа үрээд ядч нэг замаа дуусгачмаар байна. За нэгтгэе өглөө. Өчигдөр орой нөгөө гүүгээд байсан шүү дээ. Тэгээд би чи нөгөө орой унтахаараа зүрх хамаг бие сэргээд унтчихад хавилчдаг хүн. Яг л боломжлолсоор тэглээ. Уул нь өглөө 4-т босч гүүх хэвээр байсан. Манай хоёрт өглөө боссон. Намайг гүүхүүл гэд би тэгээд үгүй ээ би гүчтэхгүй байна гэж. Тэгэхгүй бол яг өнөөдөр өглөө би 4-т босох юм бол 3 хоног дарааллаад амир штт. Нэг 5-6 цагийн ойртой. Тэгээд минь бүгж мөгч өө ээж өглөө штэ ямт чамраач яг.
Тэгээ би тэр хоёр зааж чадахгүй нэ. Гэтгээс өглөө 7 тэр хоёр. Тэр хоёроос өглөө басааг байна. Тэг өглөө 7-д юу басч гүхгүй мүү гээд. Өглөө 7-д биз ирчээд би гүхгүй айл гэт. Тэр хоёр ч яг 100-д гүйж байгаа хүмүүс. Асаарай бэлтгэл яахгүй бол би тэгээд хүчээ нөөж хахад хамаг хүчээ одоо 140-42 дээр л гаргая даа гэлээ чинь. Өнөөдөр нэг цагаас морь онно. Гой нартай байна. Оройдоо ер нь айгу хүүтэн байд юм байна. Би та нарт гой далаа үзүүлээ. Та нар гой усны чимээ сонс. Гайгаад бид нарт ингээд гүлтийн талаар зохион байгуулагч маань болох байдлаар ярих гад байж юм. That you are not allowed to eat unless you are in an emergency. If you eat your chocolate, you finish the race. Okay, so if you come back without chocolate, you will be disqualified. Sorry. You can say something. Yo, what's up? Тоор хойш эргэж харуул гоё бичлэгэнд орно шүү дээ. Энийгээд зулаа. За би хажууд л начих. Манай хөсгөл гоё байх л таймаа. Миний морь их үлссэн бололтой. Чигээр явахгүй хэрнээ тэгэл үүс зүлэг рүүгээ зүлгээ идэх гэдэл зүгээр чухам дайраад л. Би шахвардаж юу гэдэг вүлээ? Ташуурдаад явдггүй. Оо ямар гоё харагдаж байна. Гүүж дуус шийдүүлээ сэлээ да тий. А тоор ч 100 штэ тий. Sorry. Би та хэдэг хүлээгээ сэлээд байж хахаас. Чу. Оо. Чу. Оо тастай гоё наач. Сая морь унжгаад миний морь маань нэг жоохон үгэнд орохгүй. Жалаадлуунд орохгүй ингэж жаад хөлөө жоохон авирчлаа. Гэхдээ энэ хөл гайгүй хаа. Яг морноос босон амар өвдөжсөн жоохон хөдөлгсөн зүйл гайгүй л байна. Бид нэр тийм racing kit өглөө. Тэгээ юу гэхлээр тэгээд түрүүний нэг бичлэгнэр гарсан. 142 гүүхээр. Ямарс 42 гүүх нь бол нэг удаа тойрхол юм байна. 100-ууд нь цаашлах юм байна. Тэгээ бид нэр тийм racing kit өгсөн. Тэрэн доктор юу байгаа вэ гэхээр энэ ус цэвэршүүлэгч гинэ. Нөгөө энд нуур муурнаас ус авах гэж байгаа бол усандаа хийгээд ус цэвэршүүлчихдэг юм байна. Энэ болохоор нөгөө бипси маань тогтоо номерын маань тогтоо. Би лаг номер авсан 89. Англиар болохоор nice. Хөл гараа боож юм тийм болох юм бол хөлөө боох юм байна. Эн дээрээс одоо нэг serious нэг гэмтэйг бол эн дээрээ те 10 км дээр миний инглээ гэж өөрийнх нь биеийн байдлыг бичээд тэгэнгуутаа нөгөө нэг дараагийн гүүж явж байгаа гүгчтэй өгөөд нөгөө нэг буудал дээр дараагийн буудал дээр аваачаад өгчөөрэй гэх тэгэнгуут тийш наашаа тусламж явуулах юм бэл. Хүнжил юу гэдэг лээ. Ингээд бороо мороо юу халууны юутай планкт. Тэгээ шүгэл юм болох юм бол 3 удаа хүчтэй шүгэлдэнэ гэсэн удаанаар. Тэгээ нөгөө харандаа маань юун дээр бичнэ. Энэ гоё dark шоколад байна. Энэ шоколадыг идэх юм бол шууд бууж өгч байгаа. Шууд нойллно гэсэн. Энийг ер нь хизээ идэх вэ гэхээр ер нь болохоо байсан үед л идэнэ. Тэгэл болохоо байсан үед энийг идэх юм бол тэгэл за бай бай гэсэн үг гинэ. Тэгээд нэг асуудал гарсан. Бид нарыг нөгөө борооны өмдтэй ирээрэй гэж хэлсэн. Тэгээ борооны өмд гэхээр нэг таваагүй та шорттой гүчин бороо моронд угаасаа шорттой гүчиж болдсон шүү дээ. Ингээд нөгөө бие байдлын жагаад тэгээ нөгөө нэг хөлний боосон эмт чинь өмдтэй гүхээр яагаад гэдэг чинь хөхөөд лээтэй болоод байдаг шүү дээ. Тэгсэн чинь тэр борооны юу өмд заавал тийм өмд байхгүй бол оролцуулахгүй гинэ. Тэгэхээр нөгөө хүн дээр нөчөө танд илүү өмд байна уу та надаа өмд өгөөч гэсэн чинь би өөрийнхөө өмдийг чамд өгчөө чи тэгээд emergency үед ашиглаарай гэд. За
Тэгээ надад борооны юу байгаа гэд надад нэг ийм борооны биш цув, гүйлтийн цув. Тэгээ дахиад нөгөө гүйл юуны юу гэдэг штэ. Бас нэг иймэрхүү материалтай арай гайгүй бороонд нордог. Тэгсэн чинь бас борон 100% нордог байх хэвээр. Нөгөө 2022 онд Бээжингийн гүйлтэн дээр бороо мороо ороод 20-д мэрэгжлийн сайн тамирч өгчөж гин. Тэрнээс хойш бид нэр ингээ сериусны хандаад энд чинь нөгөө нэг ман зантай Япон жуулч молчч төрж исэн юм шүү дээ. Нөгөө нэг тэмдэглэгийг харахгүй. Тэмдэглэгээ ер нь бол ойр ойрхон байдаг. Тэгээд ер нь бол ингээ жоохон талдуу харагдахаар газар байх юм бол нэг 300 метрт байдаг. Тэгээд 300 метр чинь нөгөө нэг юутай болчихоор мантай болчихоор харагддаггүй мэн. Тийм учраас тэгээд тэглээ гинэ. Тэгээд за би одоо яах вэ? Бадларсаа гэсэн чинь за чи минийхийг аваа гэнэ хөөрхий гүдэг гүн өөрийнхөө л өгч. Бусд мэрэгжлийн гүгчд маань гоё юмаа бэлтжээд ирт юм байна. Тэгээд би тэгээд Монголын хангацсан. Яалаа одоо энэ маань яаж юун дээрээ бахтана да. Цэжвч гэдэг лүү. Тэр юм дээр одоо яаж бахтана да. Тэгэл яванда. Болох бах та тэгэд. Өнөөдөр сая морин унтсан. Уулын би 4 цагт гарч гүйд юм бэлүү гэж бодож байсан. Сая нөгөө өвтгөө гимтээсэн нэг янгуучгаар. Амарчдаг юм уу яа гэм үү гэдгсэн. 5-аас йога байна гэсэн. Йогон дээр алт идэм лүү гэж байж гин. Цагаагаар л одоогоор гоё байна. Гүйлт өдөр гайгүй байгаасаа гэж л найдаж байна. Бид нэр энд йога хийх гээд багшаа хүлээж байна. Амар олоолаа йога хийж байна. Та дэше дэштэй тагаар за энэ насаараа муу гэсэн өвөр болон муу дайсахгүй. За энэ Ferrari далаа дээр явж байгаа. Наадмаар өдрийн 10 сая хийсэн байлээ. Нэг хүн ороод гарахад 30 минут ирж очихтай явдсан байна. Тэгээд 40 мянгаар гэж акватай хэлжилээ. Тэгээд юу нь бол юм байна. Бид хэд эргээрээ бүүнөрөө хоолоо шиг игээд алхаа явчихна. тийм яг энэ дөө энэ машин ийм биш. Тэгвэл суулгаш. Тэгвэл мотор цайн зүүн. Оо стого байна. Хэдүүлээ ярьж эргээр явсан зүг байна. Та эдийн бичлэгийг хийчихгүй яах шиг үү? Бичлэг хальт орчихгүй яах вэ? Ингээд алхаж байгаа хүмүүс ингээд харуулчаад. Яа за энэ бидэд алхаж байна. Тэг бидэд ярьж эргээр алхаж байгаа. Хоол идсэн ингээд хоол идчихэд алхаж байгаа хүмүүсийн харагдаж байна. Тий амар алхаа малхаа нэг баян үнийг гараа карманд. Тэг ингээ хараа. Гиз визээс бол тавьц гоё алхаж байгаа шүү дээ. Түүгээ. Энэ би натл нээчиг. Гэсэн шигээл алхаж байна. 2 хоногийн дараа юу болох юм бага. Би ч яг ирчээл байж байгаа. Хөргө энэ хүүхдүүд л зовх бах та. 100-д бууж байгаа хүүхдүүд. Ваа, энэ яг нэг тийм Канадад нэг Альберта нөгөө юу гэдэг лээ. Нэг тийм амар гоё газар байт юм аа. Юу лээ? Оо, нэр нь орж ирдгүй юу гэдэг лээ. Banff гэдэг газартай амар адилхан харагдаж байна. Яг Banff. Oh my god. Beautiful. Голон зингэг. Ваа. Йоо, яах гээд байгаа юм бэ? Яа игээд байгаа юм бэ? Ваа. Яа, стеник та нартай хуваалцахгүй болохгүй. Энэ болохоор сүүл баригдсан тойлогтно гинэ таблик бай тойлогт. Дахиад гомгон тонгодод зэрэгэд идэх шиг энэ хитэн цаглаанаар зүгээр үрцээгаал хоорондоо хэлдэг майн гэж. Юу зэрэглэх шиг зэрэж ин дөө. Тойлогтын өглөөний хоол нь айгуу гоё юм аа. Энэ одоо арай эхлэх байна. 8 цагаас эхэлт юм байлээ. Тэгээ буфе өглөөний цайтай. Тэгээ өглөөний цайн дээр ер нь идчихээр амар олон төрлийн өчигдрийн каштай амар гоёсэн. Нэг цэцэрлэгээс хойш баг каш уугаагүй гэж бодлоо ярьж байна. Иргэсийг баг авахд ууж байсан. Ямар гоё юм бэ өнөөдөр бантаа идэнэ. Амар гоё бантаа харагдаж байна. Порцуг байна. Нөгөө
өөрсдөө төрсөн нэрсээрээ гоё юу идэм бэ? Нэрсний варен идэм бэ? Тэр варенаас амар гоё. Тэгээд нөө сарлгийн өрөм амар гоё байсан. Тэгээд юу н хоол амар их байгаа. Над чиг өсөглөн хүнд тэгээ амар хоол идэж байгаа. Би хоолоо 8 гэж удаад би хоолоо 8 гэж удаад нүүр мөрөндөө маск тавьсан байсан. Тэгээл 8 болохоор хоол идэ даа гэд цаачмаас арчаатаас арилчих гээд байна. Нөгөө нэг юу яагаад нар салхинд байгаа бас нэг хоолоо хідэн ширхэг маск өгч явуулсан. Тэр мэрийг ашиглаж гэж бодоод хөвчлэн гадаадууд нэрж өглөөний цайгаа уцгаа чинь монголчууд маань унтчил байгаа юм шиг байна. Би өрөөндөө нэг Япон, англи залуу хоёртой байгаа. Бид гурав тэгээ сайхан байж л байгаа. Тэгээ би нөгөө энд оролцож байгаа гүйлтийн талаар нэг тухтаа сууж байгаад ярита гэж бодоол байж байгаа. Нэг тэгж онгод орохоор ярина. Тэгэл амар рандом бичлэгнүүд хойлол яваад байгаа тэгт. Тэг болоод влог гарч хойлгот тий. Манай зул амжуулаад подкаст хийгээд авчихна. За. Хүсгэл ирсэн. Нэг тийм 92 3 он жоо нөө. Ер нь гоё яана. Маргааш гүйлттэй. Ер нь яагаад энэ юун гүйлт вэ гэсэн. Хөвсгөлт 1996 оноос хойшоо энэ 100 км, 42 км гээд гүйлт зохион байгуулж ирсэн мэн. Хиндэ 42 яжгаад сүүлдээ 100 болсон юм шиг байлээ. Тэрийг мартчих. Тэгээд ийм мундаг гүгч нартай зүг гүөх гээд ирж гин. Нөгөө нэг 26 оны зорилго тавихтаа би ч нэг шинэ жилээр 42 км гүүн гээд зорилго тавьсан шүү дээ. Тэгээд Лондон марафон дээр орох гээд нөгөө нэг суглаа болоо тэгээд тэрэндээ орж чадахгүй. Тэгээ заа энэ жилдээ 42 км гүйж чадахгүй байна да гэд бийжсэн чинь. Яг Монгол руу ирэх гэж манай найз энэ 42 км-ийн энэ гүйлтэн дээр би нэг мэдтгэл дээ. Аль дээрээс мэдтгэл байсан. Гэхдээ гүйе гэж бодож байгаагүй. Тэгээд энэ гүйлтэн дээр оролцох уу гэдэг. Тэгээд би заа оролцъё гэд. Тэгээд 42 км дээр нь оролцохоор боллоо. Тэгээд энд ер нь айгүй олон гүгч нар өнгөрсөн жил 42 гүйсэн монголчууд ер нь 100 руу гүйцгээж байна. Айгүйх real content эднэр хийдэг залуучууд байна. Тэгээд би нэг хэдэн хүнтэй байсан бэ? Бас анх удаага гүйж үзэж байгаа хүмүүстэй ер нь 42 гүйх гэж байна. Тэгээд ер нь анх удаага гүйж үзэж байгаа хүмүүс нь л 42 гүйд юм байна. Тэгээд анх удаага хөвсгөлд ирлээ. Хөвсгөл айгүй юу юм аа? Айгүй гоё байгальтай юм аа. Хүмүүс Свицерланд, Швейцар энэ гэдэг дээ шүү дээ. Тэгээд ер нь бол Швейцар руугаа гоё байгальтай юм уу? Тэгээ байгалийн сайхан 8 сарын ихээр байна. Тэгээд юу цагаагаар айгүй гоё байна. Өглөөдөө нэг 12 градусаас өдөртөө нэг 23 4 градус. Энэ нар чинь бас яг шарахаараа айгүй халуун юм уу? Тэгээ гоё байна. Яг ингээ гүгчдтэйгаа ингээд нийлээд юм ярихаар ер нь бол гүх гоё юмаа гэдгийг ер нь амар гоё урам авч байна. Тэгээд ер нь хүн гоё дуртай юмтай байхгүй юм аа гэж бодож байна. Тэгээд ер нь намайг тэгдэж штэ тэг хүмүүс чи гүйчдэг юм чинь юу штэ чи гүйдэн штэ гэдэг. Би ингээд дэр гүйдэггүй дасгалтгүй хийдэггүй хүмүүсийн хажуу те нэг 5 км 10 км 21 км гүйжсэн ер нь бол тэг гүйдэг юм шиг санагддаг авч яг энэ нэг юм 100 км хонон өнжин 160 км гүйдэг хүмүүсийн хажууд гүйхгүй байна, гүйдэггүй юм байна. Бас юм мэддгүй юм байна. Би маань болоогүй юм байна. Энэ хүмүүс чи айгүй атлетик юм. Тэгээд эднээс айгүй зөндөө айгүй олон юм сурж гин. Маргааш өглөө үүрээр 3 цаг 30 минутанд цуглараад тэгээд өглөө 4:30-аас гүгээд явах юм байна. Тэгээд айгүй олон гүйлтийн жижиг мэдвэштэй зүйлүүдийг мэдэрч авч гин. Гоё дурсамжтай аялал болж байгаа шиг байна. Тэгээд эхний 1-2 хоног энэ бензинээс болж машинаас болж нэг жоох яасан. Гэхдээ ер нь гайгүй гоё байна. Ер нь бол одооноос нойр маань учир маань алдагдчих жоох шиг байна. Энэ жил бас бензинээс болоод айгүй олон жуулчд ирэхгүй бага байгаа юм шиг байна. Эхнэрээ санаж байна. Өдөр болгоод эхнэрээ санаж байна. Тэгээ одоо нэг гоё видео юм уу ярьдаг. Нөгөө нэг хэдхэн хоног хол бачаад гоншгоноод бэлтэй ааш. Тийм 2-3 жилээр 1-2 жилээр тустаа уурхаад 14 хоног моног ажилладаг хүмүүс. Тэгээд хоёр тустаа ер нь би айгүй даад юм байна л гэж
бодож байна да. Энэ тойлогт гээд гоё амралтай байна. Би тэгж байгаа та хэдэд явж нэг усанд орох өрөө мөрөө сав маавны үзүүлээ. Хоолн стай айгуу гоё юм аа. Хоолн стой гоё юм. Юу нээр чанартай гоё амттай порцгтэй хоолнууд байна. Хүүхд маань би бол ер нь нэг 8 цагта бахтуул их юм багтаж чадахгүй 9 цагт орё доо гэсэн зорилтоор тавьчихж байгаа. Гэхдээ ер нь тэр зорилтыг бол умартаад замаа дуусгах чухал байна. Тэгээд нэг далжганжиж юу яачих вэ? Шүрмэс нүсээ татуулчих вэ? Тэгчих юм бол тэгэл дууссан шүү дээ. Манай өрөөнд нэг олон жил гүйж байгаа Гожи-сан гэдэг гоё гүйдэг хүн байна. Тэр гүйгч маань ингээд жил болгон найзуудаагаа авчирч гүйж, найзуудтайгаа гүйлэх зорилгоор гүйдэг. Өөрийнхөө хувийн рекордыг хийчих. Тэг хүүхэд нь одоо 23 таа гэж байна. Хүүхэд нь анхны удаа 100 км гүйх гэж байгаа юм байна. Манай өрөөнд англи залуу байна. Энэ залуу маань 100 км гүйх гэж байгаа. Гэт тэр залуугаас хүү чи яаж Монголыг идэж мэдэж ирсэн гэсэн чинь 23 онд юу яасан гинэ? Магазин юу сэтгүүл үзэж хагаад дэлхий дээрх 100 хамгийн гоё байгальтай гүйдэг trail run юу вэ гэд харж исэн чинь Монгол хөвсгөл гэдэг нэг газрын мухарт нөө хиний ч мэдхгүй газар гэвэр нэрэл энэ газрын мухар юм байна. Та нар юугээд гоё байгаал үнэхээр л нөгөө гяс явчдгүй нэг тийм газар гоё байгальтай газар. Тэгээд энийг сонгоод бодон энэ жил бүр ажил болгож ирж байгаа гинэ. Монгол гүгчнэр маань бас мундаг юм уу? Өнгөрсөн жилд ч 2 гүйсэн найзуудаараа 100 гүйх гээд ирцгээсэн байгаа гэл. Шумуул багтай байна. Цагаагаар гоё байна. Нартай. За би ер нь тэгэл ихэнх ботсон юмнуудаа шилжчих шиг л боллоо. Өнөөдөр ирэхээс төслөө явж байгаа. Цаач найзтайгаа төслөнд очиж яаж байгаа. Яад юм байгаа. Улаанбаатар руу богооноор явах юм шиг байна. Нөхцөл байдал хүндэрч лээ. 2026 оны 7 сарын сүүлээр Монгол бензин айгүй тасарлаа, айгүй багаслаа. Одоо энэ бензингүү гэдэг юм хэр удаа үргэлжлэх юм бол мэдэхгүй. Энийг одоо 5 жил 10 жилийн дараа хүмүүс үзээд энэ бензин хавардаг ямар сонирн байсан бэ гэж бодох баха. За. Баярлаа. Нар тойлогт камбэк танилцуулъя. Энэ түрүүний нэг миний бичлэг хийгээдсэн. Газар энэ чинээсээ займаа юм зурд юм шиг үлээ. Тэр болон дагаа ажилчдын байр юм шиг үлээ. Тэгээд энэ болохоор ТП гэдэг нь урц юм шиг үлээ. Дотроо тэгээд бас адилхан цахилгаан юм уутай. Энэ цахилгаанууд нөгөө өглөө дуурайд унтуулахгүй байгаа дайсан да. Энд чинь хажууталтай паркинтай, сакси талбайтай. Тэгээд юу байлаа? Волейболын талбай байлаа. Тэгснэ энэ болохоор нөгөө нэг жигжихэн далаа маань. Тэгснэ энэ паркины цааталт байгаа нь болохоор юу вэ? Нуур. Тийм болохоор амар бүлээн гэж тэгжилээ. Хүмүүс нуур нь бас каяк гэд нэрэдэг гэсэн. Би одоо утахгүй каякын тэр ичлэгээ оруулнаа. Хитэн гэр байсан ба 10 хэдэн урт зайлээ. Бөөнөрөө найзуудаараа яриул гоё юм байлээ. Бид бөөнөрөө нийлж байгаа ч гэсэн тэгэл яг л нөгөө нэг бас найзууд биш болохоор тэгээд баг хальт баундрээтэй найзуудтайгаасан бол тэгэл алцганаал яж байхгүй. Энд нөгөө өглөө хоолны хэсэг үзүүлсэн штэ. Тэр хоолны бүдэрч хөөх гэж байна. Хоолны хэсэг байсан штэ тэр. Тэгээд Game Center-ыг нь юу орж үзээгүй. Тэгээд би тийм юу үзүүлээ гэж ярьсан штэ би. Дүш, саунд нь онгорхоо юм лөө. Сауны онгорхоо мэдхгүй. Дүш нь айгу айтайхан том зайтай тэг халуустай. Юу нэ боловсон ойлтой болохоор юун дээр бол их тажгүй баа. Хүмүүс гоё өөрсдийнх ийм юмэг авчирж ирж хийд юм байна. Ер нь бол их хөвчлэн хүн болгон л DJ осмотой. Ер нь л бүгд л контент креаторууд л байх шиг энэ гадаад дотоодгүй. Тийм энэ гүйж байгаа монголчуудаас баг бүгд л рил хийдэг, бүгд л юм мэд юм байна. Би эмхтэй нойлон тустаа. Энэ саунд гэсэн тэгэд онгоолгож үзээг байгаа. Тийм би ч өөрөө нэг саунд дуртай юм шүү дээ. Тэгээд чинээсээ ингээд халууг тустай. Тэгээд нойлтой, дөрвөн шиг жорлонтой. Тийм байна. Тэгээд энэ гоё моттойгоо ер нь хөрсгөл travel энэ тойлогт гээд энэ хажуулагын болохоор double lake by тойлогт гээд би тийм энэ нөгөө нэг хөрсгөл нууранд юу бохир хаягдахгүйгээр амир цэвэрхэн байгаль орчноос үтэхгүйгээр гэдэг гол урайтай юм шиг л их гоё яжилээ. Юу хог могоо ангилж хайдгийм байна. Өдөр болгон нөгөө өтгөн шингэнээс оруулдаг юм байна. Бохироос оруулдаг юм байна.
усанд орохдоо 8-аас 2 5-аас 10 гэдэг юм байна. Одоо тийм би нөгөө нэг савн шампунь, биеийн алчуур авчиад байсан чинь хинчээний бүх юм нь байсан. Тэг яг одоо өөрийнхөө машинд авсан хүн чинь тэгэл яасан юм зүнхэж ирж ирсэн бол шал дэмий савн шампунь алчуур эднэр авчирсан болчих гээд байлээ. Тэг хүмүүс өсмөсөөс институт явдаг юм шиг байна лээ. Тэгэл ер нь бол ингэсийгэл цагаан хэрэгсэл болохоор өөрсдөө угааж эндүүдэд хатааж матаагаал байлээ. Тэг гой байгаль модтой байна. Надтай ирсэн хоёр охин байна. Бичлэгэн дээр сайн л гэх шиг. Сайн байна уу? Даг 70-тай бариулчин доон минь тархан тавтай сайхан наадад зуншиж байна уу? Намаржиж байна уу? Намарчж байна уу? Тийм, бэлтгэл сайн уу? Маргааштай нэр алаад өгнө үстэй. Гайг баха тий. Ер нь 200 42 тоо. Ирэх жил заяа. За бай. 0 тогтоо оруулахгүй. Одоо яваадахгүй. За каякинг хийлээч гэж хийж эхэлж байна. Байгаль дээр анзын сайхан байна. Ханд бэлэгт маань юу хийж исэн юм бэ? Туршлагатай байна намайг бодвол. Гоё юм байна. Нэг юм дээр сууж үзье. Нэг хийлэг завыг бодвол арай контролоход амар юм байна. Би нэг хийлэг завын дээр доороо эргэж амар хэцүү байсан. Тий. Гоё наа. Энэ нэг давлгааг болохоор бас айгуу гоё ах шиг байна. Нөгөө ирч ядарсан. 10 минут падалтаад 20 минут ч юм уу. Амар хөлсмөс гаргатай юм байна. Тийм байгаль нь амар гоё. Нөгөө ирч нь орчны жимийг сонсоод тайвширч байна. Энэ юу н уснаас амар гоё. Доороо загсаж ярахад. Гэтэ нэг уучраал болохгүй контролдох гээд нэг доороо ингэж эргээд идэм энэ холоор. Тэг минь баруун гар нь зүүн гараас ари хүчтэй болохоор доороо эргээд хамаагүй битэр чигээр явах гээд. Тэгж байна. Кайкс ч доороо эргээд идэм байна. Тэг нөгөө нэг юу живлэхгүй хамтаа зэмссэн чинь. Энэгээр 9 минут. Нуруу бас найтан баха. Хайтал найтар гол. Гоё туршлага боллоо. Зөндөө жоох нэг хідэн бичлэг хийлээ. Тэгээд болно да. Бид нэг юм инэттэй бичлэг хийгээд. Чин дунгуй. За хий. Түшөө би тэгээд ч хүүгш. Бичлэгнийхаа юу болох Тийш тий. Ингэж хүн үзэх гээд байгаа байхгүй. Соёлоогоо наа чи. Тий. За эргүүллээ шүү. Одоо ингэн гэж. Одоо ингэн. Ингэж хажууд тийш юм. Ингэж эргүүлээ. Оо би түрүүнээс хойш яриад байсан чи миний мик энд асаалттай байгаадсан ба шүү. Наач амар сайн. Тэгээ нүү юутайгаа цуг ирсэн. Надаа байсан юм аа байсан. Би тэгтээ 4-ийг авмаар байгаа. Ядаргаад. Тийм. За заашгүй. Осмо богдоо. Тий. Надтай юу бэлдээ? Маргаашхан рейсинг китээ бэлдээ. Энэ юу? Бороо нэвтрүүлдэг өмд юмыг аж мэдхүүгээд заавал байх юм нэ жигсаалтанд байна. За яжил би нэг 5 литрийн цүнхтэй нэг том юмар яах вэ? 5 литрийг авсан. Тэгээ энийг юуд байгааг нь үзүүлсэн баха тий. За энэ өмдөн дээр шортон дээр тогтооноо. Подолкон дээр тогтоохгүй юм байлаа. Миний номер энэ байна. Миний номер nice. Шортон дээр жижиг нь. Юун дээр том X. Ингээд тогтоох юм байлээ. Нэг юм нотын селфи юмэг аж мэдхүү гиз мэд бадлаад 0 дундуур орж бааж магадгүй. Маск, нүрний маск байна. Жил. Энэ жилийг ер нь бол хүн дунджаар 7 км-т 6-7 км-т нэгийг хэрэглэнэ гэхээр
42 км 6 ширхэг багт болох юм болов 6-7 ширхэг. За 7 ширхэг жээл базлинаар юм яана. Бандэ дээр нөгөө мөмө тослог гэн. Мөмөн дээр яа нөгөө хөхний толгой үргэлдээд идэв штэ. Тэгээ шүн 4-өөс эхлэх болохоор гэрлийнхэн батарейг юу ч гэсэн авцсан байгаа. Энийг задлж хөл гараа боохтой юмнаа бэлтнэ. Энэ дотор юу байна? Чихвч байна. Би одоо чихвч хэрэгтэй юм болоо хэрэггүй юм болоо. Ямар ч хэрэг чихвчээ тэнэглэлсэн. Усын сав маань 2 байна. Усаа ер нь water station дээр ер нь сайн дүүрэх хэл юм байлээ. Тэгэхээр одоо 250. Ус айгуу сайн авах хэрэгтэй юм байлээ. Нөгөө марафонд ер нь гүүхээр шингэний айгуу их алддаг гэд. Тэгээ нүдний шилэг одоо би хаана тухан дээрээ байж явахар чин нараа яагаад яах юм бол би сайн мэдэхгүй л байна. Гарны юм гарандаа одоо хийхээр гарандаа л хийж явах уу та тий. За би ч яах вэ? 42 км 100 км-д гүйж байгаа хүмүүс илүү гутал мотл бүүз юугаа 70 км мм дээр байлгадаг л гэж байна. Би ч бол бас ядаж 42 юм да. 42 анхны марафоно 42 доо уулын гүйлтээр хэцүү уулын гүйлтээр энэ нөгөө нэг зам нь айгу хэцүү юм байлаа. Гэхдээ ягаа гайгүй өөртөө ойлгохгүй нэ. За. Тэгээ гайгүй хаа.